тэр хүчит богчоо мэрэгдэхийн олон томнарыг аваа махтуу жиргэн мэрэгэн харваач дэртэн мэрэгний надад холыг онох хүсвитэмэн мабачоо мэн Гурдан мөдгий төгрөгөн үйл сэхэг атаа унтай усан олдыг хэмэс сэргэж үе богта 한가에 되게 삽덕덕 구성하듯 쓰면 에어다래 알아와 들어니 되제거든 알통 한가 매미도 구성 Түркийн журмсаараа хар сүлд хамгийн сүлд хүндэтгэлийн байдалтай хар сүлдийг үзсний дараа хүмүүс тардаг тийм журамтай. Тэгээд одоо энэ журам урамч байх болсон юм байдалтай байна. Бидний хувьд бол том үйл ажиллагаа юм. Ер нь цаашдаа бол Монгол төрийн цагаан сүлд, хар сүлд хоёр яагаад Монгол бөөгийн тэнгэр үзэл санааны үргэлжлэл явуулж явах хэрэгтэй. Энийг тун хийдэг болсон бид одоо бас тэмцэхтэй байна. Тэмцэх гэдэг бол нэлээд их олон зүйл шаард. Тэгээд хоёрын цэцэг бол бидний гал дээр өнөөдөр хүртэл өвдөж маань хөндлөгөө хүрэж ирсэн зүйл бол онгон байгаль. Онгон байгаль маань би охин одоо бас дээд зэвсгийн хуралдаанууд дээр олон ихтгэл дээр одоо тавьсан. Үндсэндээ бол 6-аас 7 зүйл дээр дэлхийн хэмжээний одоо гэж үнэлэгдэх 6-аас 7 зүйлээ бид өнөөдөр алдсан.
бурхан одоо ноён удаас ахгуудад алдчихж байгаа юм. Тэгээ баян улаасаар би ганц юм харж чадсан ба. Яг уу тэрэн даа их ёстой гэсэн. Тэрэн ерөнхийдөө бараг цогтаад явсан байна. Это новый сайн мэт Монголоор тэр өнөөс удасан тэгээд надад дурнсан юм хардаг аппарат ч юм. Тэгээд дуцаа хаяад яваад байна. Тэгээд оолсонда хангаад хэлэхэд энтэй удаа гэж хишиг хангаад хэлэхэд тус авдаг хилаш байгаа юм чон нохон энийг авч үлдэх ёстой. Тэгээд бараг аваад явсан. Ихтэй санаа нэгтэй хүчээр багцаж байх ёстой болов уу гэж би харж байна. Сая би гадагшаа гэмиг баримтад кино хийгээд Европт нээлт хийж тэн дээр хамгийн эмгэнэлтэй гэрлийн өргөө гэдэг аян годны талынхаа өөрснийхөө кино хийгээд одоо Европоор цацалт хийхэд нээлттэй хийх гэж. Тэрэн дээр ерөнхийдөө анализ хийж харууллаа. Тэнд ерөөсөө л өөрснийхөө жүжигчсэн тоглолтыг гаргасан байна. Тэр цацагдах юм бол одоо монголчуудын энэ бөөг гэдэг юм шиг тэр чигээр утгаалах гэж яах юм бэ? Ийм тэр бөөгийн тал руу сүнслэг ертөнц рүү далд ертөнцийг сонирхоод эхэлсэн. Европод ерөөсөө бөөг биш хүн баг байхгүй болчихсон. Бүгд өөр өөр юм гэсэн хэнгэрэг барьсан. Тэд нар өөрсдөө бөөгийг тунхаглалцсан. Бүгдээрээ харан шид, шулмын шид, зөтгөр шулмантайгаар нөхцсөн юмнууд байдаг юм байна. Тэд нар ерөөсөө өөрсдөө бөөгээд манахаас үүссэн ерөөсөө ийм байдаг гэдгийг дэлхийд дээр бичиж байна. Тэгэд энийг бид нар одоо яг өөрснийхөө талдаа авч үлдэж чадаж байна уу? Авч үлдэхийн тулд бид нар цаашдаа юу хийх вэ? Энэ тал дээр маш том анхаарал тавьмаар юм шиг. Төр нь одоо ингээд яг энэ бөөмөргөлөөс нөө шашнаач нөө төв болгож авч чадахгүй байгаа тохиолдолд бид нар хүчин мөксөж байна. Тэгээ энэ дээр одоо шат шатанд анхаарах ёстой юм шиг байна. Энэ шав босгодог асуудлуудыг бид нар бас зэгцлэх ёстой юм шиг байна. Багш гэдэг хүмүүсийн үүрэг ухамсарлын ухамсарыг сайн өөрсөнд нь таниулж мэдрүүлж хэлэх ёстой юм шиг байна.